Сайн байцгаана уу? Намайг Нурмаа гэдэг. Би Баянгол эрүүл мэндийн төвийн дох бэлгийн замын кабинетийн зохицуулагч байна. Бэлгийн замаар дамжих алдрын кабинет нь зохицуулагч 1, их эмч 2, сувилагч 2, бактериологийн эмч 1, бактериологийн лаборант 1, серологийн лаборант 1 гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй үйлчлэх хүрээний 226,869 хүн амт халдвар төвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр Тэмбүү гусгын үйл ажиллагааны хүрээнд иргэдийг идэвхтэй үзэсгэлэг шинжилгээнд хамруулах Тэмбүү өвчнийг онцлог хавьтлыг илрүүлж эмчилгээний дараах хяналтыг сайжруулахад чиглэн ажиллаж байна. За манай бэлгийн замын кабинетийн их эмч Наран Цэцэрлэгч маань бэлгийн замын кабинетийн их эмч инх жаргал эмч нар маань иргэдэд зөвлөгөө өгч байна. За манай кабинетний иргэдэд зориулж эрүүл аюулгүй ээлтэй орчинд үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор кабинет болгоны үүдэнд одоо юм автомат гар авирагчийг суулгаж өгсөн байж байгаа. Эмчнэрийн маань өрөөнд за энэ үндэслэлийн өрөөнд иргэдэд зориулсан сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдаарай гэсэн уриалгыг бол гаргаж өгсөн байна. За энэ шинэ мэдээлэл болон бэлгийн замаар дамжих алдараас хэрхэн сэргийлэх хөө мэдээлэл зөвлөмжүүдийг хамдаа байршуулж өгсөн байдаг. Манай шинжилгээний өрөөнд сувилагч амар жаргал нар маань иргэдэд үйлчилж байна. 2019 оны эхний 10 сарын байдлаар 27680 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан. 5080 жирэмсэн эмэгтэй үзлэг шинжилгээнд хамруулад байна. Явуулын үзлэг шинжилгээнд 7822 хүнийг хамруулад байна. Ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулийн 3750 оюутан үзлэг сургалтыг зохион байгуулсан. Иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна. Өөрчлөлтийг та мэдхийн таны эрүүл мэнд таны гарт.